Энэ хэсгийг гаргаж байгаа тийм. Энэ номдын хэд юм. За манай өнөөдрийн байгалийн ухааны асар дээр ингээд физикийн электрон жаалгсан багцыг авсарснаар ингээд хүүхдүүд электрон жаалгын маань ингээд ном гэдэг. Энэ номны схемийн дагуу ингээд хүүхдүүд 5 дугаар анги хүүхдүүд хэлхийг бол ингээд өгсөрч үзэж байна. За энэ хүүхд маань одоо 5 дугаар анги анх удаага цахилгаан хэлээ өгсөрч байгаа. Яг энэ зургийнхаа дагуу схемээ хараад өгсөрч байгаа. Зэнэстэй өнө гоё юм байна. Юу би гоё дамжуулж тогтоож бас юм ажиллуулдаг. Хэдийн анзаа өгсөж болт юм л. Энд ингээд байгалийн ухааны хичээлийн бүтээлүүд байгаа хүүхдийн болон багшийн өөрсдийнх нь хэрэглэгдэхүүн материалууд байж байгаа. За ингээд энд болохоор ингээд багш нарын хэрэглэгдэхүүн хөтөлбөр, за тэгээд даалгаврын сан хичээлдээ хэрэглэдэг зүйлүүд, за тэгээд ингээд хүүхдийн бүтээлүүд байж байна. Энэ ингээд химийн хичээлийнх эко клубын бас тайлангийн хавсралт хэсэг нь байна. За ингээд хүүхдийн бүтээл ингээд химийн хичээл байж байна. Хөгжлийн бүтээгч хөсгөлд энэ жил оролцсон энэ нөгөө байгалийн ухааны багш нарын бүтээл байж байгаа. За тэгээ ингээд дандаа хүүхдийн бүтээлүүд энэ тэр хэсэг нь болохоор ингээд биологийн хичээлийн бүтээлүүд байна. Сургуулийн болон зөвхөн ангидаа хийж байгаа. Анги дотроо бас нөгөө багш мэргэжлийн багш нар нь хийлгэсэн бүтээлүүд байгаа. Энэ болохоор байгалийн ухааны 14 хоногийн аянаар нөгөө байгалийн ухааны хичээлээр хийсэн бүтээл нь энэ 11-ийн А ангийн хийсэн бүтээл төрүүлсэн бүтээл байж байгаа. Энэ болохоор 10-ийн А ангийн хийсэн бүтээл 2-т орсон бүтээл байна. Ингээд дандаа хүүхдүүдийн бүтээлүүд гэсэн цаасан болон хим болон биологийн хичээл. За бас газар зүйн хичээлийн бүтээлүүд. Энэ ингээ газар зүйн хичээлийнх байна. Энэ бас газар зүйн хичээлийнх. Энэ бас газар зүйн хичээлийнх гэсэн үг. Тэгээ газар зүй, хим, биологи, физик гэсэн хичээлүүдийн бүтээлүүд байж байна. Тусгай хэрэгцээний оюун зургалыг 11-ийн B-ийг сольж оюун зургалын бүтээлүүд өнгөрсөн жил Хөгжлийн аймгийн шилдэг сольж байжсэн. Энэ жил мөн сумын шилдэг сольж болсон. Баяр манай төргийн дугуйлын болоод юуны адилхан нийтлэлийн натурмартууд байна. Хар төргийн байгууллагууд байна бас. Ингээд өнгөрсөн 5 сард би арт гэж үссэн дамжтай орчод ирлээ. 2 бүтээл. Миний зурсан зураг байна. Энэ жаргалын намар гэдэг сая хотод арт-верт үсэнд орчод ирсэн. Амжтай орчод ирсэн зураг байна. За энэ манай эмэгтэй тэхэнд бол тогтмол агши шавнырын бүтээлүүд ийсэн. Цэвэр бүдүүд ашиг бүтээлүүд байна. Энэ боотог малгай тэгээд энэ таны хавдаг өгд байна. Бүх хүүхдүүд ингээд ийсэн бүтээч манай зааны хүмүүст бүтээч хамтаад энэ ингээд натурмартууд байна. Өнгө натурмартууд. За энэ баяраа өгшөө. Манай эрэгтэй технологийн Ахмад багш Баярсаа багш юм аа ийсэн бүтээл байна. Хөдөлгөөг энэ тоглоом нудрагын голын механизмыг ашиглаад энэ бүхэн тоглоом хийсэн байгаа. Энэ маань ингээд хөдөлгөөр нэгдэх ингээд Ходоны багч. За энэ өнгөрсөн усан загвараар мөнгө авсан. Энэ болохоор алт авч ирсэн. Энэ мөнгө авсан. Энэ хүрэл авсан. Ийм авцаагөр гахалтай бүтээлүүд байна. За энэ болохоор бид нар дизайн технологийн багш нарын хамтарсан энэ цахилгаан ийм юу хох цагтай хох нэгээрээ амжилттай оролцсоо бид нодлоо. Энэ манай шавьяа зурсан зураг нь олимпиад оролцсон. Олимпиад дугуйн хөндөр өндөсөн шүү дээ. За энэ имжлэлийн олимпиадын бас бүтээл нэ. Энэ шимээр мөнх намуу гээд 11 А ингэ сурагч. Мөнх намын бүтээл байна.
За энэ миний сая нөгөө арт фест оролцсон. 20 саягийн уус гэдэг бүтээл мөн байна. За ийм амжилттайгаар манай авьяас цэврийн заа харгын нэгдлийн хичээлийн шинжилгээ төгсгөлөө хийж байна. За та бүхэнд маш их баярлалаа. During the New Year, because during New Year we like it to eat some fruits, especially. Манай гадаадын секц өнөөдрийн үйл ажиллагаанд за сурагчдын бүтээл, за багш нарын өөрсдийн бас гаргасан бүтээлүүд байгаа. За ингээд гадаадныхаа секцийн одоо сурагчид багш нарын хамтарсан одоо ийм асрыг гаргаад ингээд үйл ажиллагаагаа танилцуулаад ингээд байж байна. За энд бол манай сурагчдын хийсэн ханын сонин байна. За энд уншсан номын тэмдэглэл байгаа. За энд болохоор манай 5 дугаар ангийн сурагчид бол өөрсдийнхөө танилцуулгыг хийсэн. За өөр манай 7 дугаар ангийн сурагчид болохоор ингээд mind map буюу оюуны зураглал. За энэ 11 дугаар ангийнх маань бас оюуны зураглал өнтер ингээд хийсэн байгаа. За багш нарын тухайд болохоор англи хэлний одоо сэдвчилсэн тойл бичиг, англиар зөв унших, арга зүй, хөлгөн одоо тоглоомууд англи хэл дээрх, за мөн одоо саад шалгалтын түгээмэл үгсийн жагсаалт, за энэ англи цагаан толгой үсгийн зөв бичих дүрмүүд гэх мэтээр орос хэлний тэн ялгал, за англи орос хэлний дүрмийн болоод үгийн сангийн гарын авлагуудыг хийсэн байгаа. За энэ үгэн картууд бол сэдвээр ингээд төрөлжүүлээд хийсэн байгаа. За хэлц үгийн тойлогчгууд байна. За манай гадаадны секцийн энэ онд хийсэн ажлын тайлан зургаар үзүүлсэн байгаа. Гэх мэтчлэн тэдгээр бүтээлүүдээр энэ өдрийн үйл ажиллагаанд оролцож байна. За энэ асар бол манай түүх нийгмийн ухааны монгол хэлний техникийн бүтээл багш сурагчдын бүтээлээр ингээд үзсэн гадсан байна. Сурагчдын өөрсдийн сурагчийн эмчилгээ сонины бүтээл байна. За тэгээд багш сурагчдын бүтээлүүд байгаа. За тийм төлөвтэй болохоор асуултанд хариулаад хүүхдүүд Монголын улс орчны асуултанд хариулаад хариулсныхаа югаар за энэ биерийн бичгээр нэрээ хичээж авч байгаа. Асуултанд хариулаад хариулсан одоо хариултаас шалтгаалаад шагнал аваад юм болж байна. За баг боловсролын 4-5 дугаар ангийн заа харгын нэгдлийн асарт тусгай хэрэгцээ боловсролын хүүхдүүдийн бүтээсэн бүтээлүүд ерөнхийдөө манай асар болны хүүхдийн бүтээлээр баялаг асар байгаа. За тэгээд ингээд энэ одоо номын богц аялуулдаг багшийн маань нэгэн туршлага номын богц маань байна. За ингээд өлгөөтэй байгаа нь бол ингээд хүүхдийн бүтээлүүд байгаад байна. Манай багш нарын өөрсдийн оюуны бүтээлүүд хийсэн ном, гарын авлага, зөвлөмж энэгээр бол одоо шинэлэг санаагаа гаргасан байдал маань байгаа. Энийг тайлбарлаж хэлэхээр одоо 5 дугаар ангийн сурагчдаас жагсаах шалгалт гэж ингэж 7 хоног дараалан авсан шалгалтын үр дүнг танилцуулах гад ингэж бэлтгэсэн байгаамаа. Энэгээр манай багшны баг боловсролын залуу багш Мягмар Цэрэнгийн бүтээлүүд ийм математикийн хичээлийн боршуурууд байна. За энэ хүүхд аваад ингэж ашиглаж болохоор хүүхдийн тоогоор хэвлэгдсэн ийм боршуурууд өөрсдийн хийсэн ном, тавхимал, гарын авлага ингээд сурагчдын бүтээлээр баялаг асар майхан байна. Яг баг боловсрол мэгс миний юу ингээд юу тараа хөтрээд байгаа. Бүгдийн ингээд нэгээс 20 дугаар үзүүлэлээ. Ингээд 20 дугаар ингээд бүх сурагчид зориулсан математикийн тараа хөтрээд хайны ингээд хүрдтэй гэж. За дараа нь монгол хэлнийх байна. За ингээд бүх 20 дугаар ангинд ингээд дасгал байгаа. Дасгал бүр өөр тайлбарлсан байгаа. За тэгээд багслах үзүүлэнгүүд хийсэн. Одоо ингээд математикийн шил дээрхэд ингээд хідээ багсах уу гэдэг. Тэгээд хүүхд толгой ингээд аваад хэрэглэх боломжтой. Мөн сайхан багшийн хийсэн хүүхдүүдийн бүтээл энэ 5 шуу мaalцаа бүгднийг хийсэн. Хүүхдүүд болгоноор хийсэн бүтээлүүд. Энэ нь хоёрын ангийн сурагчдын хийсэн бүтээлүүдийг ингээд байлгуулсан. Өөрийн хотыг олохтой яадаг вэ гэдэг хэрэглэгдэхүүнүүдийг
өдөнгийн хүүхдийн ногоо ингэж үлдсэн байгаа. Энэ 1-р ангийн 2 багшийн нөгөө дагах дагуулах байгаараа залуу багшаа дагуулж байгаа Ахмад багшийн нь тэгээд 2 багшаа хамтарч 1-р ангийнхандаа зориулж исэн гарын авлага байна. За энэ болохоор бичмэл ихийг 2 багш нь бичээд хүүхдүүдийн даган дуурайн гуулан бичихийг энэ гарын авлага байна. За энэ бол бие дан ажиллах дасгал ажлын бас 2 багш маань хамтран боловсруулсан байгаа математик Монгол хэлний. Энэ бол нөгөө бүгдийг хэвлээд хүүхдийнхаа тоогоор 2 ангид өгчихсэн зүйл байгаа. Тийм. За энэ бол нэгэн агийн амт болон өсвөлийн баяраараа ингээд хүүхэд болгоныгоо ингээд хүрхэн амнасалж бичсэн шалгаруулсан юу байна. За ингээд энэ бол ерөөсөө энэ нэгэн вэгийн бас зуны даалгавар багш маань боловсруулад одоо ингээд бүх хүүхдтэй гар болгоод тарааж байгаа зүйл байна. За ингээд маш олон унших их 1-р ангид бол маш их олон унших ихийг багш нар бол боловсруулдаг байгаа. Ингээд анхныхаа үеийнээс нь ахуулаад уншиж байгаа ингээд бүх ихийг за маш их олон төрөлтөөр хийж хүүхдүүдэд тараасан байгаа. Тэр юм бүх төрлийн үлгэрээр хийсэн. Тийм. Одоо энэ бол ингээд нөгөө эцэг эхтэйгээ хамтраад нөгөө тэнхмээрээ хамтраад ингээд олон төрөлтөөр хийсэн ном болол ингээд 1-р ангийн хүүхдүүдэд уншиж сурж байгаа хүүхдүүд маань эцэг эхтэйгээ хамтраад уншихын одоо нөгөө арга хэмжээг дэмжихэд зориулаад эцэг эхийн маань бас оролцоотой давхар багшийн бас өөрхөн хүүхд хийсэн номнууд байгаа. Сонирхолтой байх үүднээс нь эцэг эхчүүд маань хамтраад ийм номыг бас бүтээлч өгсөн байдаг. Энэ бол маш том. За иймэрхүү зүйлүүдийг дэлгэсэн байна. За энд бол ингээд бүх үсгийн үзүүлэн маань бүгд байгаа 35 үсгийн үзүүлэн бол бүгдээр ингээд дараалаад баач бичмэл дагуулдаг. За энэ хөөрхөн ном байна. Дасгал ажлын дэвтэр гээд бяцхан зохиолч гэсэн нэртэй. Энэ бага боловсролын багш Оюун Жимэг багшийн хийсэн бүтээл байна. Хүүхдийг их зохиод сургах анхны одоо алхмыг нь зөв тавих зориулагдсан ийм ном юм байна. Тэгэд ингээд эхлээд яасан, дараа нь яасан, эцэст нь яасан, юу болсон бэ гэхээр ингээд их зохиож энэний дагуу их зохиод сурах юм байна. Маш олон хуудастай, олон дасгал ажилтай нэг хөөрхөн ном байна энэ дээр. За багш нь бас энийг харлаа энэ дээр энэ хөөрхөн календар хийсэн юм байна. Тэгээд бүх дүрмүүдээ 1-р ангид ордог дүрмийг, 2-р ангид ордог дүрмийг тэгээд ингээд ардаа өгүүлбэртэй 3 ингээд 3-р ангид ордог дүрм, 4-р ангид үзс, 4-5-р ангидаа ингээд үзэх дүрм гэдэг ингээд бүгдийг ингээд хөөрхөн хийгээд өгсөн. Тэгээ бас ардаа хараа энэ нөгөө нэг алдаад байдаг өгүүлбэр нь өгүүлбэр зохиолгохоор ингээд бичсэн ийм хөөрхөн бүтээлч юм хөөрхөн календарах хийн ч аваад хэрэгжилчих боломжтой эцэг эхчүүд ашиглах боломжтой ийм хөөрхөн календар байна. Энэ манай дахиад зөвхөн танилцуулах замбар байгаа. Энэ маань манай ажилчид намар бичээд авснаас хойш засрын ажил хийдэг байгаа. Энэ манай ажилчдын танилцуулга байна. Энэ бид намар ажилчдаа орсноос ажилдаа ороод ингээд засрын ажил болон бодол 1-2 давхрын бүх засрыг ингээд өөрсдөө хийдэг байгаа. Нэг давхрын колорын таг эдний таг хэлж ингээд байгууллагатай хамтарч хариуцлага хийдэг. Ингээд спорт төвчний нөгөө спорт заалны саяын танхиг ингэж тогтцуулсан байгаа. Бид нэр юунаас тогтцуулсан. Энэ нөгөө өвлийн нөгөө нэг хас зүйл бүх нийтийн хог зүйлүүд хас зүйлүүд идэвхтэй гардаг манай хамт олон. Тэгээ манай хамт олон сая энэ нөгөө музей танхим ингэж тогтцуулж байгаа. Тэрний хаан сая манай хамт олон усын хийдтэй олон тоолын 35 дугаар олон тоолыг амжилттай зохион байгуулж ингэж хоод оролцохоор хавсан байгаа. Энэ манай музей юу намын сангийн танилцуулга бүгдээрээ ингээд гасан байна. Манай Ахмад захир музей, манай захир сууж байна. Энэгээр манай намын сангийн хүүхдүүдийн үзүүлэн танилцуулга гарч байгаа. Энэ одоо хүүхдүүдийн ингээд нөгөө нэг номны тэмдэглэгээ ингэж гарсан байгаа.